хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун үнэрэнгүй бидний Бурхан аав минь. Бурханаас холдон гим нүглийн дунд байсан биднийг өрөвдөн хайрлаж, биднийг аврахын тулд өөрийн цорын ганц хүүгээ загалмай дээр золилтын дахил болгон үхэл хүртэл өгсөн эзэн минь. Тэр агуу нэгүсэл ба хайранд тань талархаж байна. Эзний үнэт цусаар золигдсон бид одоо Бурханы зөвшөөрсөн мах бодийн маань үлдсэн цагийг зөвхөн Бурханы хүсэл ба алдрын төлөө, эзний бидэнд даатгсан ариун үүргийнхээ төлөө амьдрахыг чин сэтгэлээс хүсэж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон бид эзний өмнө хамт цуглан эзний тэр агуу нэгүсэл ба хайрыг магтан дуулж, үгнээ суралцсан эзэнтэй хамт байдаг ариун сүрэг дотор нөхөрлүүлж байгаа талархаж байна. Энэ цагт эзэн та бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн нэг бүрийг сахин харж, энэрэнгүй хүч чадлын мутраараа зууран барьж, бидний үлдсэн амьдрал Бурханы хүүхдийн хувьд зохистойгоор зөвхөн Бурханы хүсэл ба алдрын төлөө амьдрахад удирдах өгөөрэй. Энэ ертөнцийн нь өдрөөс өдөрт эмх самбраагүй болж гим нүгэл дүүрэн байна. Бурханы уур хилэн ба шүүлт тун ойрхон байгаа гэдгийг бид мэдэж байгаа билээ. Биднийг энэ хорон муу завхаа ертөнцөөс ариунаар тусгаарлан өгсөн эзэн минь. Бид үлдсэн амьдралаа Бурханы жинхэнэ хүүхдийн ёсоор ичиг цөөлгүй амьдрахад эзэн та удирдан захирч өгөөрэй. Улс даяарх манай чуулганууд, дэлхийн өнцөг болон бүрдэг чуулганууд, бэрхшээл дунд итгэлээ сахин сайн мэдээг тараадаг бүхий л ахан дүүст Бурханы нэгүсэл үг ариун сүнсний хүч чадлаар дүүргэн өгч төгсгөлийн үед алдагдсан сүнснүүдийг эзэн рүү хөтлөн авралт хүргэх Бурханы агуу ажлыг илүүгээр биелүүлэхэд туслаарай. Зохистой цагт нь хэрэгтэй үгийг бидэнд өгч, бидний явах замыг зааж өгдөг эзэн. Энэ цагт эзэн та бидэнд илчлэхийг хүссэн үгээ, Бурханы ариун хүслийг, мөн бидний хийх ёстой зам үйлсийг илүү ихээр зааж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.
За Библиэс хамтдаа харцгаая. 1-р Тесалоник 5-р бүлгийг харъя. 1-р Тесалоник 5-р бүлгийн 16-аас 18 хүртэл. 1-р Тесалоник 5-ын 16-аас 18 хүртэл удаахнаар хамтдаа уншицгаая. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйл талрах. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. Өнгөрсөн эзний өдөр энэ үгнээс хамтдаа сурсан. Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйл талрах. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн. Маш энгийн бас их чухал бас чандлан мөрдөх ёстой эзний тушаал бичигдсэн байна. Яагаад үргэлж баяртай бай гэсэн болоо? Бурхан бидэнд баяртай байх бүхий л нэгүслээ бүгдийг өгчөгсөн учраас Бурханы хайр болон нэгүсэл бас тэр амлалтыг авсан хүмүүс үнэхээр баяртай байхгүй байна гэвэл тэр нь Бурханыг харах үед үнэхээр том зөрчил байна гэж харагдаж байна. Тиймээс Бурхан бидэнд өгсөн нэгүсэл нь юу вэ? Яагаад баярлах ёстой вэ? Бид нэр сайн бодох хэрэгтэй. За Нехемия ном дээр харах юм бол Бурханы баяр баясгалан та нарын хүч чадлаа гэж гарч байгаа. Бурхан баярлдаг тэр хүн бол үнэхээр зүрх сэтгэлдээ баяр хөөр хөгжөөн нарийн шинэ хүчээр бий болох болно. Ямар ч нөхцөл байдал, ямар ч бэрхшээл дунд бай, бас тасралтгүй залбир. Аврагдсан хүн бол тасралтгүйгээр тийм ээ. За бид нар өвдөг сөгдөөд эсвэл ингээл амандаа бувтнаал залбираад бай гэсэн утгаар биш юм. Харин аврагдсны дараа бид бүхэн Бурханы хаанчлалд очих хүртлээр тасралтгүйгээр хийх ёстой зүйл Бурхантай нөхөрлөх. Бурханы хүслийг бид зүрх сэтгэлдээ бас амьдралдаа сахин үйлдэх. Тэгэхээр Христ итгэж хүний амьдрал нь нэг үгээр хэлэх юм бол Бурхантай нөхөрлөх. Бүр нарийн хэлэх юм бол залбирах гэж хэлж болно. Тиймээс тасралтгүй залбир гэдэг нь бидний амьдрал донд байнга л Бурхантай холбоотой байх, Бурхантай нөхөрлөх, Бурхантай ярилцах тэр залбирал гэж хэлдэг тийм ээ. Тиймээс залбирал бол амьсгал гэж бас хэлдэг байгаа. Тэгэхээр хүн амьсгалахгүй байх юм бол хүн яах вүлээ? Залбирахгүй байх юм бол Бурхантай тэр амийн холбоо саллагч боломжтой юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр тасралтгүй залбир гэдэг энэ үгийг маш гүнзгий бид нар бодох хэрэгтэй. Маш олон хүмүүсийн боддог шиг үүрээр чуулган дээр очоод залбирах юм уу? Эсвэл мацаг байран залбирахын тулд тийм ээ. Тэр уулын мухарт очдог ч юм уу? Эсвэл тийм онцгой залбирлыг бид нэрээс хүсэж байгаа юм ерөөсөө биш ээ. Байнга л ямар ч нөхцөл байдал хаанч байсан бай, үргэлж Бурхантай нөхөрлөж, Бурхантай ярилцаж бид нар өөрсдийнхөө бүхий л нөхцөл байдлыг Бурхандаа мэдүүлэн Бурханы туслалцаа, удирдлагыг хүлээдэг сэтгэл түүнийг залбирлгээд. Тэгэхээр бид нар Бурхантай нөхөрлөж, Бурханы тусламж хэрвээ байхгүй бол хормоо энэ харанхуй ертөнцид зөв амьдрах боломжгүй гэдгийг мэдэж байгаа учраас бидний хийх боломжтой зүйл бол залбирал байна. Залбирал. Үүнийг хоосон төдийд бодож байгаа хүн зөвхөн итгэлээр амьдрна гэж байхгүй юм. Тийм ээ? Гуй тэгвэл та нарт өгөөгдөнө. Яаков 4-ийн 2 дээр харах юм бол та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуугаад хүлээн авдаггүй. Учир нь та нар хүсэл ташаалдаа хэрэглээ хэмээн буруу хандлагаа гуйдаг.
Бурхан бидэнд өгье гэж байгаа тэр маш олон бэлгүүд нэгүсэлж байгаа байдаг. Гэтэл залбир гэж хэлсэн байгаа. Залбир. Гуй тэгвэл та нарт өгөгдөнө. Гэтэл залбирахгүй байх юм бол өгөхгүй. Тиймээс та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Бид нэр Бурхан бидэнд итгэлийн амьдралд маань хэрэгцээтэй бүхий л сүнслэг болон энэ махбодын амьдралд хэрэгцээтэй бүхий л зүйлсээр эзэн хамт байдаг гэдэгт итгэдэг. Бурханы туслалцаа байхгүй бол амьдрах боломжгүй. Залбирахгүй байгаа хүн бол Бурханы тусламж байхгүй ч би сайн амьдарч чаднаа гэж бодож байгаа хүн байх нь байна. Гэхдээ тийм байх аргагүй те. Байнга Бурханы тусламж хэрэгтэй. Ямар ч тохиолдолд залбирахын тулд бид нэр тасрахгүй байх хэрэгтэй. Тасралтгүй залбир. Тэгэхээр өнөөдөр энэ сүүлд нь гарч байгаа бүх зүйл талрах гэдэг үгээр үг дамжуулах гэж байна. Бүх зүйл талрах. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. Үргэлж баяртай байж тасралтгүй залбирч бүх зүйл талрах нь гэдэг нь Христ дотор гэдэг чинь аврагдсан бүхий Христэд итгэгч хүмүүс эзэн дотор амьдарч байгаа тэр Христэд итгэгч нар Бурханы хүсэж байгаа хүслийг үйлдэнэ гэсэн үг тийм ээ. Та нарын төлөө Бурханы хүсэл мөн. Бурхан хүсэж байгаа зүйл юм. Бурханы хүсэл бол Бурханы тэр хүсэж байгаа сайн тааламж төгс төгөлдөр хүсэл юу болохыг тань гэж хэлдэг үстэй тийм ээ. За тиймээс Бурханы тэр баярладаг, хүсдэг, хүсэлнэ гэж хэлсэн байна. За тиймээс их энгийнээр хэлж байгаа. Гэхдээ бидний итгэлийн амьдралд үнэхээр чухал үг учраас сэтгэлдээ байнга л үнийг тээж ямар ч тохиолдолд Бурханы нэгүсэл дотор баяр хөөртэй байх тэр хүн. Ямар ч нөхцөл байдалд байсан бай Бурхантай ярилцаж залбирдаг хүн. За бас хамгийн сүүлд нь бүх зүйл талрах. Бүх зүйл гэдэг чинь тийм ээ. Бүхий л тохиолдолд гэсэн үг. Сайхан зүйл тохиолдсон ч бай, саар зүйл тохиолдсон ч бай. Бидний энэ амьдрал донд байгаа бүхий л амьдралын минь туршид Бурханд бид талархах ёстой юм аа гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар Бурханд талархах шаардлага ажлууд зөндөө байж байна. Хэрвээ талархахгүй байгаа бол Бурхантай зөв харилцаатай байх боломжгүй юм. Нэг хүн тийм ээ нэгүслийг авсан. Гэтэл талархаж мэддэггүй хүмүүс байдаг тийм биз дээ. Нэг хүнд ингээд өөртөө байгаа хамгийн сайхан юмыг өгье гэж бэлэглээд өгсөн байна. Гэтэл баярлаач гэж хэлдэггүй, баярлж байгаа сэтгэлж байхгүй байна. Тэгвэл дахиж өгье гэж хүсэхгүй үстэй тийм үү? Тэгээд талархал гэдэг бол үнэхээр чухал зүйл. За тиймээс бүх зүйлд талархах, бид нар Бурханы өмнө талархах ёстой зүйлсүүд үнэхээр олон байж байгаа. Хамгийн түрүүнд 1-р Петр 1-ээс хамтдаа нэг харцгаая. 1-р Петр 1-р бүлэг. 1-р Петр 1-ийн 3. 1-р Петр 1-ийн 3. За би ихлэ уншия. Эзэн Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай. Учир нь Бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдварууд мөхөшгүй, будартаагүй, алга болохгүй, харин та нарын төлөө тэнгид хадгалагдсан өвөөд дахин төрүүлсэн. Иохан 3:3 дээр харах юм бол хин дээрээс стөрн тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чаднаа гэсэн ба. Есүс айлцсан тийм ээ. Деважинд орох ганцхан болзол бай. Дахин дөрөх юм. Гэтэл олон хүмүүс энэ үгийг нэг сайн боддоггүй юм уу эсвэл буруугаар ойлгодог. Дээрээс буюу дахин төрнө гэдэг нь юу вэ гэдгийг мэддэггүй хүмүүс байна. За би 7 дугаар ангиас ахуулаад чуулганд сүмд явж эхэлсэн. Тэгээд 10 гаруй жил их хичээнгүйлэн
Христийн шашны амьдралаар амьдарсан. Бурхан байгаа гэдэгт нь итгэсэн, сүнс байгаа гэдгийг ойлгосон, Диваажин болон там байгаа гэдэгт итгэсэн. За би там руу явж болохгүй. Диваажин руу явах хэрэгтэй. Диваажин руу явъя гэх юм бол би Бурханы хүслийн дагуу Бурханы төлөө амьдрах хэрэгтэй. Ийм сэтгэл үнэхээр миний дотор гүн байсан. За тэгээд одоо яг өсвөр насныхаа үед тийм ээ цаашдаа юу хийх вэ гэж асуудаг. Тэгэх юм бол бүгдээрээ мөрөөдөлтэй байдаг үстэй. Надад ч гэсэн янз бүрийн л мөрөөдөл байсан. За 6 сарын 25-ны дайн гарсны дараа нисэх хүчнийхэн байдаг тийм ээ. За би дөрвөж явахдаа дайсны ганц жонгоц харж байгаагүй. Америкийн нисэх хүчнийхэн тэр нөгөө хойд солонгосын ардын армийнхны нуугдаж байгаа газрыг олоод мэдээд за тэгээд тэнд нь цохилт өгөөд тэрийг би бас харж байсан. Яг толгой дээрээс бөмбөг унж байхыг шүртэл би үзсэн. Дайны дараа очиод бодоод үзсэн чинь тийм ээ. Үнэхээр тэр агарын хүчнийхэн гой харагдсан. Тийм дуу байдаг штэ бүгдээ мэдхүү. Би дуулаад өгөө. Тэнгэрт дураараа нисдэг манай энэ ах бол агарын цэрэг ах байна. Үнэхээр тэр тэнгэр дээгүүр дураараа нисдэг. За би энэ агарын цэрэг болёо гэж бодож байсан. Тэгсэн жаахан хэцүү санагдсан. За тэгээд дараа нь кино үзлээ. Их гоё юм байна лээ. Их гоё хүмүүс тийм ээ. Одоо ингээл жүжигчин болдог. Би бол жүжигчин болъё гэсэн итгэл байгаагүй л дээ. Гэхдээ кино бичдэг хүн тийм ээ. Одоо зураглаач. Би бүр багаасаа ахуулаад л одоо нөгөө хальсан тийм ээ фото зураг хальсан дээр буулгаж угаагаад цаасан дээр хэвлэж гаргаж ингээд зураг угаадаг байсан. Их дуртай байсан. За тэгэхээр энэ кино найруулагч болж чадахгүй юм чинь кино зураглаач болвол гоё юм байна да. Ингэж бодож байсан баг. За тэгж байгаа дараа нь Есүст итгэж би миний итгэж байгаа энэ Бурханыхаа төлөө өөрийнхөө бүх амьдралыг яаж зориулах вэ? Тийм бодол байнга л төрсэн байгаа. Тэгээд найзтайгаа хамтдаа тээгүүд байдаг. Одоо ахлагч нарын сүмд теологийн сургуульд явсан баг. Тэнд 4 гаруй жил Библийг сураад, залбирч, дээрэс нь теологийн сургуульд яваад, за урилга аваад, тийм ээ? Зах дээр эсвэл энэ тентгийн талбай дээр очиод их хичээнгүйл яваал, сайн мэдээ тараагаад Бурханы төлөө амьдарч ийна гэж бодож исэн учраас тийм ээ? Бас залбираад сайн мэдээ тараагаад их хичээнгүйл юм байсан. За тэгээд залуу үедээ хүмүүсийн тэр дурладаг дуу хуурч юм уу тийм юмыг одоо сонирхож байгаагүй, тийм цагч байгаагүй. Нэг удаа тэгэж их хичээнгүйл явж байсан чинь за тэгүүгээс жоохон хол яваад тариачтын тосгон байдаг. За Укпу гэдэг газар. За тэнд ингээд нэг чуулганы надад даатгаж өгсөн. За тэгээд тэнд номлогчоор тийм ээ одоо теологийн сургууль сурангаа тэгэж чуулган хариуцсан хүнийг туслах номлогч гэж хэлдэг тийм ээ. Яг жинхэнэ номлогч биш, туслах номлогч гэж хэлдэг баг. Тэгээд 2 жил гаруун тэндээ хичээнгүйлэн сайн мэдээ тараасан. Нэг удаа чуулганыхаа байран дээр Библийг уншаад хичээлээгээд байж байсан чинь тэр хавийн нэг настай хүн хурж ирээд надад хэлсэн. Гэхдээ чи чиний залуухан энэ халуун насан дээрээ тийм ээ жоохон зугаацад цэнгэж ингэж амьдраач ээ. Энэ залуу насан дээрээ ингээд л одоо сүм дотор залбираад л ингэ байж болох юм уу? Одоо намайг болоо их л өрөвдөж тэгэж одоо баг л зөвлөгөө өгж байгаа юм. За би болох нөгөө хүнээ өрөвдөд идэг. Тэгсэн нөгөө хүн маань намайг бас өрөвдсөн юм шиг байгаа юм. Тэгээ миний хувьд энэ амьдрал нь үнэхээр сайхан байгаа юм. Бусад хүмүүс энийг ойлгохгүй л дээ. За тэгээд би ч гэсэн ингэж байх юм Бурхны өмнө зөв сайн гэж бодоод зарим хүмүүс намайг их магтдаг байсан баг. Сайн итгэж байна л гэж бодсон. Сургаалч гэсэн их хичээнгүйл ингээл сайн дамжуулж байгаадаа л гэж бодсон. Гэтэл нэг асуудал үүссэн. Хин дээрээс эс дүрэн тэр Бурхны хаанчлалыг үзэж үл чаднаа. Нэг пастор хүн дахин дөрсөн үү?
гэл ингээл асууж байгаа. Анхандаа би чинь дахин төрсөн юм чинь ингээ явж байгаа штэ. Тэгсэн үнэхээр дахин төрсөн үү? Хизээ яаж дахин төрсөн бэ? Хичнээн бодоод үзсэн дахин төрсөн тийм дурсамж байхгүй байгаа юм. Тэгээд эцэст би дахин төрөөгүй гэдэг шийдвэрт бууж байгаа. Дахин төрөхгүй бол Бурхны хаанчлыг үзэж чадахгүй шүү дээ. Үзэж чадахгүй юм чи орж чадах болов. Тэгэхээр чинь явах газар тамаас өөр байхгүй байгаа юм. Тэгээ би өнөөдөр үхэх юм бол там руу явах юм байна. Хин нэгэнд бас хэлэх арга байхгүй. Нэг удаа тэр угпуу гэж чуулганда сургаал дамжуулж байсан байгаа. Тэгээ би ч гэсэн дахин төрөлтийн тухай ер нь сургаал заая гэж бодвол та бүхэн дахин төрсөн үү гэж асуулаа. Тэгсэн чинь тэр дунд суужсэн нэг залуу над руу туслаад онцоо та өөрөө төрсөн үү гэж байна. Тийм ээ одоо Библи сургаал дамжуулж явах чинь надаас юуг нь асуудгийн болоо гэж бодлоо. Тэгээд нэлээд бодсон. За тэгээд бүр яаж хариулахаа мэдэхгүй тийм тэгсэн гэлэгээл дууссан. Тэр өдрийн сургаал бүр бантан болсон. За тэгээд тэр үеэс ахуулаад сургаал заая гэж бүр хүсгээ болж байна лээ. Дахин төрөөгүй. Дахин төрөлтийн тухай сургаал заая гэхэр чинь болохгүй үстэй тийм ээ. За тэгж жагаад 1962 оны 10 сарын 30-ны оройны 8 цагийн үед би өдийг хүртэл зүгээр л мэдлэгээрээ эсвэл нэг зарчим болгож мэдэж байсан Есүсийн загалмай нэгүсэл надтай ямар холбоотой вэ гэдгийг толгоогоороо биш харин бүр мэс чанараараа ухаарсан, итгэсэн. Тэгээ бүх асуудал шийдвэрлэгдээд тэгээд би дахин төрсөн. Дахин төрсний өмнөх болон дахин төрсний дараах тэс ондоо тийм үү? Тэгэхээр Есүс хэн ус болон сүнснээс эсдүүрэн тэр Бурхны хаанчлалд орж үл чаднаа. Иохан 3:5 дээр тэгэж гарч байгаа тийм ээ. Ус ба сүнс гэж юу вэ? Тэгэхээр зарим хүмүүс залбирах үед ингээд нулимс урсаал тийм ээ. Эсвэл нус нь гоожоод энийг ус гэж боддог. За тэгж байгаа л нэг харсан гинт нэг тодор юм харагдлаа. Энэ бол ариун сүнс. Үгүй ээ. Зарим хүмүүс болохоор ус гэдэг нь одоо баптизмын тэр усанд болгож байгааг. За тэгээд тэндээс гарч ирээд нэг тод юмыг үзэж харна. Энэ бол ариун сүнс. Тэр ч бас биш ээ. Ус ба сүнс гэдэг нь тэр биш бахан. 1-р Петр 1:3 дээр эзэн Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай. Учир нь бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвараад. Тэгэхээр бурхан биднийг яаж дахин төрүүлсэн бэ? Үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвараад дахин төрүүлсэн байна. Ус ба сүнснээс гэдэг нь ус гэдэг нь бурхны шудраг эсийг хэлж байгаа. Үерийн үед усаар шүүсэн тийм биз дээ. Бурхны шудраг шүүлтийг хэлж байгаа юм. Ус бол хүүтэн байдаг. Яг өөрийнх нь төрлөг чанар нь тийм ээ. Тэгээ уруугаа урсдаг. Бурхны шүүлтийг илэрхийлэн хэлэхдээ усыг хэлж байдаг, гарч байдаг. За бид нэр баптизм хүртэж байгаа ч гэсэн би ч гэсэн эзэнтэй хамтдаа гим нүглээс болж үхэх ёстой байсан. Тэгээд үхсээ эзэнтэй хамт үхээд усан дотор орсон гэдэг чинь би оршуулгдсан. Ром 6 дээр гарч байгаачлан Есүстэй хамт баптизм хүртсэн гэж байна. За уснаас гарч ирэхдээ шин ам. Ус ба сүнс гэдэг нь Есүсийн үхэл ба дахин амьлал. Үхэл ба дахин амьлал. Есүс үхснээр бидний гим нүгэл золигдож дахин төрснөөр биднэрт шин амийг өгсөн. Ус ба сүнс. Есүсийн үхэл ба дахин амьлал. Мөн бидэнд шин амийг өгсөн тийм ээ. Би эзэнтэй хамт үхсэн гэдэг чинь бурхны шудрагаас тэр ус юм. За сүнс гэдэг нь эзэн дахин амьснаар бидэнд дахин амьлын сүнсийг өгсөн. Дахин амьлын ам. Бид нар дахин төрсөн гэдэг чинь Есүсийн үхлээр бидний гим нүгэл арилж дахин амьснаар бид нэр шин амьтай болсон. Энэ бол ус ба сүнс. Есүсийн үхэл ба амьлал. Золилт ба шин ам.
1-р Петр 1:23 дээр харах юм бол та нар устдах үрээс бус харин үл устдах үрээс буюу Бурхны амьд оршин буюугаар дахин төрсөн билээ. Үгээр сүнсээр дахин төрсөн гэдэг чинь үгээр дахин төрсөн гэдэгтэй яг адилхан утгатай байна. Ариун сүнс үгээр дамжуулан Есүсийн үхлээр бидний гим нүглийг уучилж дахин төрснөөр бидэнд шинэ амийг өгсөн. Тэр бол ус ба сүнс, золилт ба шинэ ам юм. За тиймээс амьлаар биднийг амьд найдварууд бидний итгэж байгаа зүйл Есүсийн үхэл ба амьлалд итгэж байгаа тийм биз дээ. Есүсийн үхлээр бидний гим нүгэл бүгд арилж бидний авах ёстой Бурхны шүүлт Есүсийн үхлээр дамжуулан дууссан. Есүс дахин амьлснаар бидэнд шинэ амьг өгсөн. Аврагдах үед бидэнд ариун сүнс бид авсан тийм ээ. Ариун сүнс бол Есүс дахин амьлснаар бидэнд өгөгдсөн шинэ ам юм. За тиймээс Есүсийн үхэл ба дахин амьллаар та нарыг дахин төрүүлсэн гэдэг нь золилт ба шинэ ам. За мөн үгээр болсон шүү дээ. Тэгэхээр үгээр дахин төрсөн. Ариун сүнс үүнийг ухааруулж учраас ариун сүнсээр дахин төрсөн. Энэ яг адилхан утгатай. За тиймээс учир нь Бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэхстээс амьсан Есүс Христийн амьллаар биднийг амьд найдварууд тийм ээ дахин төрсөн хүн амьд найдвартай байдаг гэсэн байна. Амьд найдвар энэ юу вэ? Амьд найдвар биш бол үхмэл найдвар. Үхмэл найдвар бол найдвар биш ээ. Энэ ертөнцийн хүмүүсийн хүсдэг зүйл нь нэг гордлого төдийл байдаг. Энэ бол яг жинхэнэ найдвар гэж хэлхийн аргагүй юм. Зүгээр л нэг гордлого. Энэ биелэгдэх хэд хэцүү зүйлийг хэлж байна тийм ээ. Аврагдсан хүн бол эзэн загалмай дээр үхснээр бидний гим нүгэл уучлагдаж дахин амьснаар бидний шинэ ам өгөгдсөн. Биднийг Бурхны хүүхэд болгон босгож одоо биднийг аварсан энэ зорилго бол мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй өв. Бурхан биднийг аварсан нь энэ газар дээр янз бүрийн сайхан зүйлийг өгөх гэж аварж өгсөн юм биш ээ. Мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй. Харин та нарын төлөө тэнгэр хадгалагдсан өв. Аврагдсан хүний төлөө Бурхан бидний төлөө бэлдсэн байгаа мөнхийн өв гэж байгаа. Мөнхийн өв. Түүнийг өгөх гэж биднийг дахин төрүүлсэн байна тийм ээ. Амьллаар биднийг амьд найдварууд гэсэн. Аврагдсан хүн амьд найдвартай. За мөн Иохан 1:12 дээр арах юм бол хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрд итгэгчдэд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөв. Аврагдах юм бол бид нэр үнэхээр баталгаатай мэддэг зүйл. Бидний иргэний харьяал Бурхны хүүхэд хүү. Нэг хүн залбирахдаа Бурхан минь ээ энд Бурхны хүүхдүүд ба охтууд байна. Хөвгүүд ба охтууд байна гэсэн. Охин гэж байхгүй шүү дээ тийм үү? Бурхан хүүдэл дуртай. Энэ хүү гэдэг чинь за яг хүүхдтэй бол энэ өв залгамжлагч байна. Өв залгамжлагч гэдэг нь тэр хүүдээ хамгийн чухал зүйлсүүдээ өвлүүлэн үлдээдэг тийм биз дээ. Есүс бол Бурхны хүү. Хүүгийн сүнсийг бидэнд өгсөн. Тиймээс Ром 8:15 дээр харах юм бол үрчлэлийн сүнсийг авсан бэлээ. Түүгээр бид ааваа эцэг минь гэж дууддаг. Тиймээс хэрэг бид хүүхдүүд нь бол өв залгамжлагч нь бас мөн Бурхантай хамт Христтэй хамт олох тэр мөнхийн Бурхны өв залгамжлагч болсон гэсэн байна. За тиймээс мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй. Харин та нарын төлөө тэнгэр хадгалагдсан өв. Дахин төрөх юм бол Бурхны хүүхэд болдог. Бурхны өв залгамжлагч болно. Бурхан бидний төлөө бэлдсэн Тэнгэрийн хаанчлалыг бэлдэж мөнхийн өвийг олж авах нэгэн болсон байна. Үнэхээр гайхалтай биш үү? Бид нэр аврагдсанараа Бурхан бидэнд өгж байгаа юм. Тэр чи ямар их баяр хөөртэй, талархууштай вэ? За бид нэр аврагдсан, гим нүглээс мөнхөд уучлагдсан, Бурхны хүүхэд болсон, мөнхийн деваажинд орох алдарт найдварыг өгсөн. За бас энэ ертөнцийн амьдрах хугацаанд ч Бурхан бидэнтэй хамтдаа байж биднийг сахин удирдах энэ бүхий л зүйл чинь бид нар талархах ёстой зүйл ямар олон байна вэ? Аврагдсан хүн гэдэг чинь Бурханд талархах зүйл үнэхээр олон байгаа.
За тиймээс бүх зүйл талрах гэдэг үг маань аврагдсан бүхий л хүмүүс бүх зүйл гэдэг чинь тийм ээ бүхий л тохиолдолд бид махбодын хувьд сайхан зүйл байна, муу зүйл байна, амар тайван зүйл тохиолдно. Эсвэл зовлон бэрхшээл бас ирнэ. Баян байж болно, ядуу байж болно. Эсвэл амар тайван байж болно. Эсвэл зовлон, хавчлага, бэрхшээл дунд. Тэр бол энэ бүх зүйл байна. Зөвхөн сайхан юмсыг яриад байгаа юм биш. Махбодын хувьд онцгой зүйлсүүд. Зовлон энэ бүхий л зүйл ч гэсэн бурхнаас өгөгддөг. Энэ бүхий зүйл дээр бид нэр талархаж чаддаг байх хэрэгтэй. Бүх зүйлд таларх. За ингэж айлцсан энэ маань бурхны хүсэл гэж хэлсэн байна. За сургаалт төгс. За эхлээд Еврей 13 дугаар бүлгээс нэг төр харцгаая. Еврей 13. Еврей 13-ийн 5 13-ийн 5 6 хамтдаа уншицгаая. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ гэдэг. За энэ үгэн дээр бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Тэг хүмүүс хинч байсан. Энэ ертөнцийн дээр амьдрах хугацаанд мөнгө бол хэрэгтэй тийм биз дээ. Гэхдээ яах ёстой вэ? Мөнгө олох хэрэгтэй. Бид нар юу ч хийсэн бэ? Хичээнгүйлэн зүтгэж мөнгө олж маш эрхмээр түүнийг хэрэглэх хэрэгтэй тийм ээ. Гэхдээ мөнгийг хайрлаж болохгүй гэж чинь мөнгө олж болохгүй гэсэн үг биш ээ. Харин мөнгөн сэтгэл хорогдоод мөнгөн сэтгэлээ бүү алдаа. Олон хүмүүс мөнгийг хайрладаг. Мөнгө. Искариотын Юдас Есүсийг 3 жил хагасын турш дагаж яванга Есүсийн тэр эрхэм үнэтэй үгийг сонсоод Есүсийн айлтсан үйлдэлсэн гайхамшгуудыг хараад тэр 5,000 хүнийг хооллоход ч гэсэн хамтдаа эдсэн л байж таарна. Үхээд 4 онс нь Лазарыг амьдлуулах үед бас Искариот Юдас харсан байна. Гэвтэл нөгөө мөнгөний хүүдийг атгадаг байсан гэж байгаа тийм ээ. Есүс болон шавнар ийш тийшээ явах үед за тэнд одоо мөнгөний хүүдийн хэр их байсан бол нэг байгаагүй л байж таарна шүү дээ. Гэтэл тэндээс хаяахан in my pocket тийм ээ. Дотор нь хийснийг авчгадаг байжээ гэсэн тийм биз дээ. Гэтэл энэ мөнгийг хайрлах сэтгэл байсан байна. Юдас мөнгийг хайрлсан. Гэтэл Есүс хаан болох юм бол би одоо сангийн сайд болно гэж бодож байсан. Гэтэл энэ нь худлаа боллоо гэж ойлгосон. Тэгээ Есүсийг үхэх тухайгаа ярих үед нь юдэчүүдэд Есүсийг алах гэж байсан. За тэгээд нэгэн тийм болсон юм чинь юдэчүүдээс ч гэсэн зөвшөөрөл хүндлэлийг авъя, мөнгө ч олоод авъя гэд Есүсийг шүн дагуулж очоод 30 мөнгөн зоос авсан. За тэгээд Есүсийг зарж тэдэнд тушааж өгсөн. За тэгээд Есүсийг зарсан Юдас. Есүс хүний хүүг бариулах тэр хүн золгүй ээ. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан. Хэрвээ төрөөгүй байсан бол там руу явахгүй шүү дээ. Юдас там руу явсан. Мөнгийг хайрлсан учраас. Дараа нь Есүсийг зарсандаа мэс чанар нь хатгагдсан баг. Нэг ширхэг зоос чиргэлэхгүй бүгдийг нь аваач өгдөг тийм биз дээ. Би гимгүү цуснаас уруулаа. Энэ мөнгөө буцаагаад ав. 30 мөнгөн зоос. Нэг одоо боолын мөнгө гэж байгаа юм. Зарц хүний зардаг мөнгө. Гэтэл юудэч үү тийм ээ. Энэ аимхай юм. Наа чин бидэнд хамаагүй чи өөрөө мэд гэсэн. Тэгсэн мөнгийг нь тэнд нь шидчихээд ариун үргэн дотор тэр зоосын шидчихээд над чи хүн өөхөх ёстой. За тэр модон дээр очиод өөрийгөө дүүжлээд амиа хороос. Гэтэл тэндээсээ унаад хөвлөгээ ярж гидс дотор нь цувжээ гэж гардаг тийм ээ. Тэр 30 мөнгөн зоосыг
цуглуулж байгаад тэр мөнгөөр нь талбай худалдан аваад гадныхны тавьдаг газар болгосон гэж. За ямар ч үсэн Юдас Есүсийг 3 жилийн турш дагаж явсан, үгийг сонссон, гайхамшигыг харсан мөртлөө мөнгийг хайрлах сэтгэлээсээ болоод Есүсийг зараад мөнхөд тийм ээ зөвхөн Есүсийг зарсан биш шүү дээ. Есүс бол Юдас зарагдах нэг юм биш. Харин өөрийнхөө сүнсийг зарсан байна. Тэгээд там руу унсан. Ийм хүн ганцхан Юдас байдаг болов? Аврагдаагүй байгаа хүмүүс бүгдээрээ Есүсийн айлсны дагуу тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан. Төрөөгүй байсан бол там руу явахгүй шүү дээ. Үгүй бүр дахиад ч нэг арга байна. Хэрвээ амтан болж төрсөн бол яах вэ? Сүнс байхгүй юм чинь үхээд л дуусна тийм үү? Хүн Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс байдаг учраас Бурхныг харах үед эрхэм оршихуй учраас түүнийг ухаарч чадаагүй хүн бол хамгийн өрөвдөлтөй, аимшигтай хувь тавиланг угтаж авах болно. Тэгэхээр бид нэр дахин төрсөн. Бас Бурхны хүүхэд болсон. Мөхөшгүй бозартаагүй, алга болохгүй өв бидний төлөө бэлтгэгдсэн байгаа. Ямар талархуйчтай зүйл вэ? Бас энэ ертөнцийн амьдрах хугацаанд Бурхан биднийг зүгээр байлгаад байхгүйгээр ариун сүнсээр ирж бидэнтэй хамт байгаа. Биднийг сахин хамгаалж удирдах байгаа. Тиймээс бид нар Бурханд талархах ёстой зүйл ямар их байна вэ? Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Игч бай, багч бай. Өөрт байгаа юмдаа Бурхан өөрт чинь өгсөн зүйл гэж бодоод тэндээ сэтгэл хангалуун бай. Эзэн айлдахдаа тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй. Аврагдсан хүнийг эзэн хаяхгүй, холдохгүй, байнга хамтдаа байгаа. Матай 28 дээр төгсгөл дээр нь Есүс Тэнгэр өдрөгдөхтөө 20 дугаар ишлэлээр гарч байгаа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж юу гэдэг лээ? Та нартай үргэлж хамт байх болно. ертөнцийн төгсгөл хүртэл эзэн бидэнтэй үргэлж хамтдаа байна гэдгийг амласан байна. Тиймээс мөнгө олдогч гэлээ мөнгийг хайрлаж болохгүй. Мөнгийг хичээнгүйлэн олоод тэрийг эрхмээр хэрэглэх хэрэгтэй. Бурхан миний биеигч эзний цусаар төлөд авсан тийм үү? Миний биеч сүнс чи эзний цусаар авах төлөгдсөн зүйл. Тэгвэл энэ бие маань зүтгэж хөдлөн мөрлөж олж байгаа мөнгө хидч бай тэр бол эрхэм зүйл. За мөн Есүсийн цус тэнд түрхэгдсэн байгаа. Хамаагүй хэрэглэж болохгүй юм. Тийм эрхэм тийм ээ би энэ чинь зүтгэж байгаад олсон. Энэ жигсэн эзний цус түрхсэн байгаа зүйл. Түүнийг ингээд салаагаараа урсгаад байж болохгүй юм. Христэд итгэгч нарын тэр халаасан дах мөнгө бол энэ ертөнцийн хүмүүсийн халаасан дах мөнгнөөс үн цэн нь ондоо байдаг тийм үстэй. Бид нэр мөнгийг хайрлалгүйгээр мөнгийг удирдах хэрэгтэй. Захирах ёстой. Мөнгнөөс болоод ингээд эргэлддэг хүмүүс зөндөө бий. Мөнгнөөс болоод ингээд эргэлдээд идэг. Еврей 13-ийн 5 дээр харах юм бол мөнгийг хайрлалгүй байгаа юмдаас сэтгэл хангалуун бай. Алив шуналаас өөрсдийгөө хамгаал гэсэн тийм үстэй. Лук 12-ийн 15 дээр алив шуналаас өөрсдийгөө хамгаал болгоомжил хэн нэгний амь өмч хөрөнгөийг нь элбэг дэлбэгээс хамаардаггүй. Хүний дотор шунал гэж байгаа. Мөнгө л их байх юм бол баячууд бол бүр илүү ихийг олж авъя гэдэг. Энэ шунал гэдэг ямар ч хязгааргүй. Алив шуналаас өөрсдийгөө хамгаал болгоомжил хэн нэгний амь өмч хөрөнгөийг нь элбэг дэлбэгээс хамаардаггүй. Хүний амьдарч байгаа зорилго тэр элбэг дэлбэг хөрөнгнөөс нь хамаардаггүй. Том тийм ээ сайхан үзэсгэлэнтэй тийм байшинд ингээл үнэтэй машин унаад сайхан үнэтэй юм идээд энэ ертөнцийн тэр гой гэж бодогддог хүмүүс гэл тэр бол одоо сайхан амьдрал уу биш шүү дээ. Хин нэгний амь өмч хөрөнгөийг нь элбэг дэлбэгээс хамаардаггүй. Хүний амьдралын зорилго тэнд байдаггүй. За тиймээс Бурхан ингэж айлтсан байгаа. Би чамайг хизээж орхихгүй мөн чамайг хаяхгүй.
Аврагдсан хүн бидний Бурхны хүүхдүүд болсон. Ийхүү залбир Тэнгэр дэх бидний эцгээ. Бурхан бидний эцэг минь. Our Father in heaven. Тэнгэрд оршигч миний аав. Бодоод үзтээ. Тэнгэр, бүх тэнгэр газар, бүх сансар огторгууд оршиж байгаа. Бүх тэнгэр газар тийм ээ. Бүр сансар огторгуу шүү дээ. Түүнийг бүтээж захирж байдаг. Тэр мянган тэнгэр элчнэрийг өөртөө байлгаж байгаа. Тэр Бурхан миний аав. Тэнгэр дэх бидний эцэг. Таны алдар ариунаар дуурсдаг. Одоо бид нэр аавынхаа нэрийг ариунаар дуурсгах ёстой. Аврагдсан хүн буруутах юм бол Бурхны үр хүүхэд буруутах юм бол Бурхны нэр бузарлагддаг гэсэн. Бурхны нэр та нараас болж харийнхны дунд доромжлогддог. Бид нар Бурхны хүүхдүүд гал итгээд амьдарч байна. Бид л өөрөө буруутах юм бол хүмүүс хөөхий аврагдсан л гээд идэг. Өөрийгөө Бурхны хүүхэд гинүү? Ийм хүнийг Бурхны хүүхэд гэх үү? Аврагдсан хүмүүст нэг тийм ээ ариун тэнгэр элчийг өгсөн гэж хэлж байгаа. Матай 18 дээр та нар энэ багцуудын нэгийг ч бүх басамжил тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар тэнгэр дэх эцгийн минь царайг байн харж байдаг. Аврагдсан хүнд хамгаалагч тэнгэр элч гэж байна. Петрийг одоо ингээл тастуулж өгөх байх гэж бодоод байсан. Иерусалимийн анхан дүүснэр залбирсан. Бурхан тэнгэр элчээ илгээгээд за бүх тэр гав дөнгөн мултарж унаад шоронгийн хаалга нээгдээд тэнгэр элчнээс гаргаж ирсэн баг. Петр бол өөрийгөө зүүдэлж өгнө гэж утсан. Гэтэл шоронгийн хаалга бүгдээрээ нээгдээд гадаа нь тэнгэр элч гаргаад ирсэн баг. За тэгээд тэнгэр элч яваад гисэн. Тэгээд Бурхан тэнгэр элчийг явуулж өөрийг эндээс гаргажээ гэдгийг ойлгосон. Тэгээд очоод хаалга тогсон чинь Роде гэдэг нэг охин очоод хинбэ гэсэн чинь би Петр байна гэсэн. Бүр цочирцондоо хаалгаш нээлгүүгээр Петр ирчихжээ гэсэн байна. Тэгсэн чинь биш ээ. Тэр яаж ирэх юм бэ? Итгэгч нар нь залбирж байгаа мөртлөө Бурхны судлаж өгсөн гэдэгт нь итгэхгүй байна. Мөн ирсэн байна. Петрийн дуу хоолой мөн байсан. Түүний тэнгэр элч юм шиг байна гэсэн. Сонирн байгаач. Петр байнга энэ хаалга тогшоод байсан болохоор хаалгаа нээсэн байна. Петрийн тэнгэр элч гэж байгаа. Түүний тэнгэр элч. Хүмүүс аврагдсан хүмүүст нэг тэнгэр элч байгаа гэдгийг мэдхүү. Энэ би ингэж би хэлээд байгаа юм шиг эзэн тэгсэн байгаа. Та нар энэ багчуудын нэгийг ч бүх басамжил тэнгэрдэг тэдний тэнгэр элч нар тэр жаахан хүүхдүүд л аврагдах юм бол тэнгэр элч байгаа. Эцгийн минь царайг байн гарч яадаг. Тэр Бурхны хүүхэд түүнд тохиолдож байгаа зүйлсүүдийг өдөр бүр Бурханд хэлэхээр дээш явдаг. Тэр Бурхны хүүхдийг нэг хүн хараах юм бол Бурхан аав минь ээ. Таны тэр хүүг тийм ээ тэр хүн ингэж хараалаа гэдэл очиж хэлнэ. Бүү басамжил гэсэн. Тэнгэр элч нар Бурханд бүгдийг нь очиж хэлдэг. Тэр тэнгэр элч миний хажууд байна. Тийм үстэй. Сайн харагдахгүй байгаа болохоор байхгүй гэж бодож байна уу? Тэнгэр элч тийм ээ. Өнөөдөр бидний тухай ярьж шүү гэж байна. Тийм чиний тухай л ярьж байна. Бурхны хүүхдийг сахин хамгаалж, удирдах. За дээрээс нь сайн хийж байгаа зүйл нь ч дээшээ очдог. Бурхан минь ээ таны хүү ингэж үнэхээр мундаг байна. Гэх юм бол Бурхан сэтгэл хангалуун байна. Хүүхэд нь сайн байх юм бол аавд нь алдар нь болно тийм үү? За тиймээс та нар идсэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий. Бид нар сайн байх юм бол Бурхны аавынхаа өмнө алдар болно. Тэнгэр элч нар тэр бүгдийг очиж хэлдэг. Буруутах юм бол буруутсан юм жигсэн дээшээгээ явна. Тэнгэр элч ингэж хэлнэ. Ёстой нэрэ Бурхан аав минь их л гомдох байх та. Ийм хүүхдээ болоод ахтай яхав дээ. Энэ одоо өөрийгөө хүүн гэх юм бах та гэдэл. Тэнгэр элч тэгин штэ. Тиймээс чамайг хаяхгүй гэж айлцаа. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч би айхгүй. Эзэн миний туслагч. Аврагдсан хүн
эзэн сүнслэг талаар, махбодын талаар бүх зүйлээр тусалдаг гэдгийг мэдэх үү? Зүгээр аврагдаад л тийм ээ. За Деважинд уулзъя гэх юм бол тийм нэг юм биш шүү дээ. Аврагдсан тэр өдрөөс ахуулаад Деважинд очих өдрөөр удирддаг. За тиймээс учир нь энэ бурхан мөнхийн мөнхөд бидний бурхан. Үхэн хүртэл минь биднийг тэр хөтлөнө. Үхэх хүртэл. Илч Паул 2 дугаар Тимот 4-дээр харах юм бол Тэнгэрлэг хаанчлалдаа намайг аваачих болно гэсэн. Тэр хүртэл удирдна. Деважинд хүртэл удирдна. Чамайг хаяхгүй гэж айлцсан. Тийм бид зоригтойгоор эзэн миний туслагч. Би айхгүй. Эзэн миний туслагч. Эзэн бидэнд тусалдаг. Сүнслэг тал дээрч, махбодын тал дээрч тусалж өгдөг. Дид хууль 2 дугаар бүлгийг төр харцгаая. Хуучин гэрээний дид хууль 2. Дид хууль 2-ын 8 дугаар бүлэг байна. 8 дугаар бүлгийг харъя. Дид хууль 8-ын Дид хууль 8-ын 2 дугаар ишлэл. За би уншия. Эзэн бурхан чинь чамайг энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхэл зам мөрийг дурсан сан. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготож шалгаж сорихын тулд байсан юм. Хүн зөвхөн талхаар бус харин эзний амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд тэрээр чамайг номготхон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан. За Израиль ард түмэн Египтээс боол байж агаад гарсан. Тэгээ Канаан нутаг руу удирдах явж байгаа тийм ээ. Энэ бол биднийг бузар сүнсний иргэшээлээс Деважин руу удирдан авж байгаа тэр дүрэн юм. За тиймээс Үйлс 7 дээр харах юм бол цөлдөх чуулган гэж байгаа. Аврагдах юм бол Деважинд хүрэх хүртэл чуулганы амьдрал үстэй. Чуулганы амьдрал гэдэг чинь ганцаараа амьдрахыг чуулганы амьдрал гэхгүй, хамтдаа бөөнөрөө. Тэр дунд эзэн хамтдаа байж бидэнд үгээр, ариун сүнсээр, янз бүрийн зүйлсээр бидэнд тусалж Деважинд орох хүртэл биднийг удирддаг. Израиль ард түмэн цөлд удирдах явангаа ингэж хэлсэн. Энэ 40 жилийн турш цөлд удирдсан бүхэл зам мөрийг дурсан сан. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг тухайлбал тушаалыг нь дагах эсхийг чинь мэдхийн тулд мөн чамайг номготож шалгаж сорихын тулд байсан юм. Аврагдсны дараа Бурхан бидэнтэй хамтдаа байж Деважинд орох хүртэл үхэн хүртэл минь бидний тэр хөтлөнө гэж хэлсэн үгийн дагуу удирддаг. Бурханы үг, Бурханы үгийг сахиж байна уу, үгүй юу гэдгийг сордгоо гэсэн байна. Чамайг номходгон, чамайг өлсгөж. Идэх зүйлийн үгэн, эсвэл цангуулна, хаднаас ус гаргаж өгсөн. Эсвэл өлсгсөн, манна буулгаж өгөөд хоололсон. Тийм ээ, мах идмээр байна гэх үед нь бүдний шууныг маш ихээр буулгаад бүр хамраас нь үнэр гартал нь хоолсон. Тэр буруутсан сэтгэл тээсэн байсан учраас бас зарим нь өвчилж маш олон хүмүүс үгсэн. Бурхан аврагсны дараа биднийг зүгээр нэг орхичихдаг юм биш. Биднийг байнга л удирдах, бидний сэтгэлийг сордог, биднийг дасгалжуулдаг. Үгийг сахих нь үгүй юу гэдгийг. Амар тайвныг ч өгөн, зовлонг ч өгөн, баян тасалж болгоно, ядуу шуулгана. Энэ бүхэл зүйл бүх зүйл байх нь. Энийг бүх зүйл гэж байгаа. Бид нь
Бурхан элбэг хангалууныг ч өгөх үе байна. Ядуурлыг ч өгөх үе байна. Элбэг хангалуун байх юм бол тэр үедээ бурхандаа алдрыг өргөнө, тийм ээ? Тэрийг ингээл гарынхаа салаагаар урсгаад байж болохгүй. Эзний төлөө эрхмээр хэрэглэх хэрэгтэй. Бас ядуу байх юм бол ядуурл дундаач зөвхөн эзэндээ найдаад эзнээр баярлаж амьдрна. Тэр бол эзний хүсэл юм. Тиймээс баян элбэг хангалуунч болгодог, ядууч болгодог биднийг дасгалжуулдаг байна. Матай 10:30 дээр бүгдээ мэдэн тийм ээ. Та нарын толгойд ирэх ширхэг үс чинь хүртэл хоологдсон. Бид нар бол энэ сормус маань хэд байдгийг ч мэдэхгүй. Гэтэл бурхан бидний толгойн үс бүгдийг тоолсон гин. Бурхан тийм ээ хийх юмгуудаа бидний толгойн үсийг тоолоод байж их болов. Энэ юу гэсэн үг вэ? Мэдэхгүй зүйл гэж биш байхгүй. Би чиний бүхий нөхцөл байдлыг мэддэг. Надаас ч илүү мэдэж байгаа. Тэр л үнэхээр баттай. Магтан дуун дээр би итгэж бас тийхүү найддаг нь миний бүх зүйлийг сайн мэдэх эзэн. Дараа нь юу лээ? Үргэлж тусалж байдаг гэдэг би баттай сайн итгэж байна. Би итгэж бас тийхүү найддаг нь миний бүх зүйлийг сайн мэдэх эзэн. Бүгдийг мэдж байгаа. Толгойн үсийг маань мөртөл тоолсон юм чинь өөр мэдэхгүй юм гэж байх уу? Би чиний бүхий л чамаас ч илүү чамайг мэднэ. Бурхан хэлж байна. Ганцхан мэдээ зогсохгүй үргэлж тусалдаг гэдэгт нь би баттай итгэж байна, тийм ээ? Энэ зохиомл зүйл биш шүү дээ. Бурхан тэгж айлцсан. Тиймээс аврагдсны дараа бидний Бурханы хаанчлалд орох өдөр хүртэл 2 дугаар Тимоти 4:18 дээр Тэнгэрлэг хаанчлалд аваачих хүртлээр намайг удирдана гэж хэлж Паул хэлсэн. Дуулал 48:14 дээр харах юм бол өвхөн үхтэл минь бидний тэр хөтлөнө. Аврагдсан тэр өдрөөс Деважинд орох өдөр хүртэл үхэх хүртэл биднээс холддоггүй. Чамд үнэнхээр тусална гэсэн байна. Тусалж байна. Гэтэл яагаад хэцүү байгаад байгаа бол хэцүү байна гэдэг чинь бурхан тэр хэцүү байдлыг өгсөн. Израилийн ард түмэн Египтээс удирдах гаргаад Канаан нутаг хүртэл явхад израильчууд цөлд ямар олон бэрхшээл байсан бол. За Канаан гэдэг нь сүнсний Деважин хэлж байна. Тэр дөрийг нь хэлж байгаа. Тэр өдөр тийш ортол биднийг дасгалжуулдаг. Тэр Деважинд орох эрхтэй болтол израильчууд Египтээс гарсан тэр хүмүүс бүгд цөлд үхсэн байна. Цөлд Египтийг эргэж сангалцсан хүмүүс 20-с дээш насныхан Египтээс гарахдаа 20-с дээш настай байсан бүх хүмүүс цөлд үхсэн. Йошуа, Калеб энэ хоёроос бусдна. Энэ юу байдаг вэ? Энэ аврагдсан хүн Деважинд очих чадахгүй гэсэн үг ерөөсөө биш ээ. Мах хотод байгаа хүмүүс бүгдээрээ нэг нэгээрээ үхэж байдаг. Бидний хуучны тэр зан чанарыг үхүүлж цөлд төрсөн гэдэг чинь шин сэтгэлээр бурхан бий болгож өгч байна. Бурханы үр хөвгтийн хуваар зохистой хүн болгож биднийг удирддаг. Тиймээс бурхан аврагдсан хүнийг сахилгажуулдаг гэдэг энэ үннийг мэдэх хэрэгтэй. Яв 23 дугаар бүлгийн 10 дээр ингэж гарч байгаа. Тэр намайг шалгасан бөгөөд би алтмын турагш гарч ирнэ. За энийг маш сайн мэдж байна тийм ээ. Их чухал үг шүү дээ. Яв ингэж хэлсэн. Яв. Тэр маш их хэд баялаг байсан. Асар их хэмжээний тэмээтэй, үхэртэй, хонтой, үнэхээр баян хүн. Тэгээд мөн зарц шивгчдэд олон. Тэгээд 10 хүүхэдтэй, охин хүү 10 байсан. Бурхныг үнэхээр хүндэтгэж байсан байгаа. Хүүхдүүд нь бурхнаас холдчих үедээ гэсэндээ байнга л тэдний төлөө бурханд тахил өргөж байсан. Бодорсон сүвгээр түүгээр явж байгаад бурхны өмнө очив. Бурханд хэлсэн байгаа.
Тэгээ Йовыг магтаж хэлсэн. Йовыг анзаарвуу. Надад ямар сайн үйлчилж байна, ямар сайн итгэлээр амьдарч байна вэ? Бузар сүнсний өмнө Бурхан Йовыг магтаж хэлсэн баг. Гэтэл бузар сүнс юу гэсэн бэ? Бурхан минь ээ, тэр шалтгаангүй ингэнэ гэж үдээ. Та Йовд маш их эд хөрөнгийг өгөө, дэлбэг байлгаж байгаа юм чинь танд үйлчилгүй яах юм бэ? Тэгвэл тэрийг та аваад үзэлдэ. Тэгвэл таныг шууд хараа. Үгүй дээ. Үгүй тэгнэ гал тэгсэн. За тийм юм бол чи тэгвэл нэг оролдоод үз. Тэгээд Йовд Бурхны өгсөн бүх юмыг булааж авсан баг. Тийм ээ? Тэр одоо тоноолчод дээрэмчид хурж ирээд тэр их хэмжээний хоньыг бүгдийг нь булааж авсан байна. Бүх зарц нарыг нь алсан байна. 10 хүүхдүүд нь хамгийн багындаа очижсэн хоом найрлаж байсан. Гэтэл тэнд бүгдээрээ өгчихсэн. Байшин нураад өгсөн тийм ээ. 10 хүүхэд нь нэг өдрөнд тэр бүгд өгсөн. Бүх эд хөрөнгөө алдсан. Бүх зарц нар нь өгсөн. Ганц зарц нь хурж ирээ тийм ээ. Ганц бие зүгтаж танд хэлэхээр ирлээ. Тэгэхээр Йов юу гэсэн бэ? Өгсөн нь ч эзэн, авж утсан ч эзэнд бол эзний нэр алдар шиг. Бурханд гомдлоогүй. Тийм учраас Бурхан бузар сүнсэнд хэлсэн. За чи харлаа. Йовын бүх юмыг авлаа. Надад ерөөсөө гомдолсонгүй. Харин ч намайг бүр магтаж байна. Алдаршуулж байна. Биеийн зүгээр юм чинь тэхгүй яах юм бэ гэсэн. Та биеинд нь өвчин өгөөд үз. Тэгэх юм бол таныг заавал хараа. За тэгвэл би ч гэсэн наадах чинь зөвшөөрье. Гэхдээ түүний аминд нь гар бүү хүрээрээ. За тэгээд Йов толгой орооноос хөлийн ул хүртлээ яр шарханд баригдсан байна. Өдөр шүнжин тэр нь биеийн өөрийг нь зовоож тэр ваарны хилтерхийгээр өөрийнхөө биеийг маажиж үнэхээр хэцүү байсан. Бурханд гомдолсон гэхдээ тэр нь ертөнцид төрсөндөө түүндээ гомдолж тэгж байсан. 3 найз нь энэ тухай сонсоод холоос ирцгээдэг. Үнэхээр бүр нүд халтран байсан. 3 өдрийн турш юу ч хэлдэггүй. Тэгээд найзууд нь хэлсэн байгаа. Йов, чи чамд гарцаагүй Бурхны өмнө ямар нэгэн гим байна. Тэгээд чи шийтгэгдэж байна. Гим нүгэл байхгүйгээр сүрсэн хүнийг чи харав уу? Йов юу гэдэг вүлээ? Йов Бурхны өмнө би тийм ээ бусдын эд хөрөнгнөөс хэрвээ авсан бол миний бүх зүйл алга болох нь зөв өө. Хэрвээ би хэн нэгэн эмэгтэйг хараад шунхаарсан бол би үүнээс илүү том шийтгэлийг авъя. Яа өөрийгөө зөвхт гэдгийгээ эцэг хүртэл хэлсэн баг. Тэр намайг алах гэж байна. Би өөрийн замуудаа өмгөөлөх л болно. Йовын эхнэр нь юу гэдэг вүлээ? Бүх биеийн ингээл яр шарханд баригдсан байсан. Үхэж байгаа мөртлөө Бурханд гомдлохгүй байгаад байсан байна. Тэнгүүд хорон үг хэлдэг тийм ээ. Бурханыг хараагаад өг. Гэтэл Йов чи мунхан эмсийн адил ярьж байна. Сайныг Бурханаас хүлээн авсан бид нар муу хүлээн авах ёсгүй юм уу? Эцсээ хүртэл Йов Бурханд гомдлоогүй. Тиймээс Йов 23:10 дээр тэр намайг шалгасан бөгөөд би алтан мэд урагш гарч ирнэ. Тэр бүхий л зовлон түүнийг шалгагдж байна гэж бодсон байна. Тэр зовлон шалгалт дуусны дараа Бурхан Йовд урд байснаас нь 2 дахин илүү өгсөн гэж байна. Охин хүү 10 яг тэр чигээр нь өгсөн байгаа. Йовын огтуж гисэн тэр бүх нутагт хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд байсан гэж байна.
хүү октод 10 хүүхэд өгсөн байна. Дээрээс нийт баялаг нь 2 дахин илүү өгсөн гэж байгаа. Тиймээс Яаков 5 дээр харах юм бол та нар Яовын төвчээрийн тухай сонсож эзний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь эзэн инэрлэр дүүрэн агаад өршөөнгүй. Яовын төвчээрээс суралцаараа гэж хэлсэн байгаа. Тэр зовлон дундаа хамгийн их найдсан Бурханд гомдлоогүй. Тэгээд эцэст 2 дахин илүү хүртсэн. Энэ ертөнцийн зовлон сайн төвчин гардаг хүнд Бурхан 2 дахин өгдөг болов. За би ингээ бодоод үзье. Яаков 5 дээр гарч байгаа үг бол энэ газар дээрх 2 дахин биш, харин Диважинд байгаа тэр алдар суг нь 2 дахин илүү нэмэх болно гэж хэлж байгаа юм шиг байна. Ямар ч байсан аврагдсан хүн энэ ертөнцийн амьдрах хугацаанд Бурхан сордог. Бурханы үгэнд дуулууртай байх нь үгүй юу? Түүнийг сордог. Филиппой 4-ийг түр харцгаая. Филиппой 4. Филиппой 4-ийн 6-ыг харъя. 4-ийн 6. 7 дугаар ишлэлийг хамт уншъя. Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтэй мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтэй мэдүүл. Юунд ч тийм ээ. Ямар ч хэцүү байдал байсан бай, санаа бүү зовоо гэсэн. Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа юу ч тохиолдсон бай, ерөөсөө Бурханд л залбирч, чин сэтгэлээсээ гуйлтаа өргөн залбираа. Гуйлтаараа талархалтайгаар Бурхандаа хүсэлтэй мэдүүл. Талархалтайгаар мэдүүл гэсэн байна. Бурхан сайхан зүйлийг өгнө гэдэгт нь итгээд гоё. Талархаа. Бурхан биднийг махбодын хувьд элбэг дэлбэг байдлыг ч өгөн, заримдаа бүгдийг нь юу ч хуу хамах үйч вэ. Өгөрүүлдэг, бас баяжуулдаг. Тийм ээ? Дордуулах ч үе байна, дээрдүүлдэг ч үе байна. Тэгээд Бурхан биднийг яаж энийг хүлээж авах нь гэдгийг харж байдаг. Юунд ч санаа бүү зов. Харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтайгаар Бурханд хүсэлтэй мэдүүл. Талархалтайгаар тийм ээ. Талархалтайгаар залбирх юм бол Бурханы хүслийн дагуу биелүүлж өгнө гэдэгт нь талархаа залбираа гэсэн байна. Энэ ертөнцийн зүйл Бурханы өгдөг. Тийм ээ. Энэ ертөнцийн ямиг л авахгүй бид нар байж ядаад ингээд гуугаад байж болохгүй юм. Харин юу ч өгсөн бай бид нар талархах хэрэгтэй. Талархалтайгаар Бурханд хүсэлтэй мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Бүх оюун ухааныг давах Бурхан, бүхий л зүйлийг мэддэг Бурхан. Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална. Эзэн бидний сэтгэлийг хамгаалдаг. За мөн эцсийн төгсгөл нь Бурханд даатгадаг. Бурхан зохистой хүслийнхээ дагуу болгоё. Илч Паул их гайхалтай хэлж байсан тийм биз дээ. Шинэ гэрээний 14 номыг бичсэн. Хуучин гэрээний үед Мосе бол хамгийн гайхалтай иш үзүүлэгч байсан. Шинэ гэрээний үед Илч Паул хамгийн гайхалтай хэлж байсан. Паул аврагдсныхаа дараа сайн мэдээг тарааж агаад Ромд очин сайн мэдээг тарааж агаад өөхөх хүртлээ Илч Паулд ямар ч өөсөв байгаагүй. Есүс Илч Паулаар дамжуулан дахин дүрээ олсон байна. Тиймээс Илч Паул би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа. Хин ингэж хэлж чадах уу? Илч Паул Есүсийн хуулбар гэж хэлж болно. Яг тэр дагуу явсан. Галаат 6-гийн 17 дээр би биедээ Есүсийн оромнуудтай. Ямар орон бэ? Зовлонгийн орон. Есүсийн газар дээр амьдрангаа ямар олон зовсон бэ?
30 жилийн турш ядуу мужааны хүүгээр өсөж ториноод. Тэгээд 3 жил хагасын турш Есүс шавнараа дагуулan явангаа Чидүүн уулан дээр гараад тэр үүрийн шүдэрт норон юудэчүүдээс хөөгдөөд өсөж байсан. Есүстэй хамт явж байсан шавнар нь өлсөндөө бүр тэр талбайн тарин талбайн дор явж явахдаа юудэчүүд үнийг нь хараад за танаа шавнар чинь үр цайруулчихлаа. Энд чинь амралтын өдөр штэ. Тэр юудэчүүд байнга л Есүсийг ямар нэгэн сул тал байна уугүй юу гэж дагаж хойноос нь үзэн ядаж явж хавчиж байсан. Есүс 3 жил хагасын турш ямар их зовлон эдэлсэн бол шавн тийм ээ урвсан байна. Өөрийг нь зарсан загалмай дээр цовдлогдох хүртэл чирэгдэж явсан. Ромын зэргүүд Есүсийн нүүрлөө нулимж алгадаж толгоор нь хулсан саваагаар цохиж тийм ээ өргөс тэтмийг толгойд нь зүүлгээд евдэжүүдийн хаанд мэндчлээ гэж доромжилсан. Үнэхээр аимшигтай тэр ташуурдуулсан загалмайн яш итгэлийг аваад түүнийг өөрөн бүдэрч унан босон Голготын толгойд дээр очисон 6 цагийн турш ус цусаа бүгдийг нь урсгаад хамгийн сүүлд нь үйлд болохтой гүйцэлдлээ. Есүс ямар их зовлон авсан бай тийм биз дээ. Биднийг аврахын тулд тэгсэн баг. Илч Паул сайн мэдээ тарахын тулд ямар олон зовлон авсан бай. Зүдрэл зүтгэлээрээ ч илүү гэсэн. 5 удаа 39 ташуурдсан. Саваагаар 3 занчиж, 1 удаа чулуу шидүүлж, үхсэн, гаргаад хайсан чинь амилсан, дутуу нойр үлдэл цангал даарл хөрөл. Хамгийн сүүлд нь хоолоогоо хэрчүүлж өгсөн баг. Тэр гайхалтай элчийг бурхан тийм ээ жаахан амар тайван амьдруулахгүйгээр яагаад ийм зовлон өгсөн бол? Петр ч гэсэн ялгаа байхгүй сайн мэдээ тарааж байгаа Ромд очоод загалмай дээр уруугаараа цовдлогдож өгсөн. Яагаад вэ? Илч Паулын биед нь өвчин байсан. 2 дугаар Коринт 12 дээр харах юм бол махбодод минь өргөсийг өгсөн гэж хэлж байгаа. Өргөс. Өргөс гэдэг чинь өвдгөж хатгадаг болохоос үхэлдэггүй. Ямар их өвдөх бол би энэ өвдөөд л тийм ээ. Түүнийг эдгэж өгөөч 3 бурхнаас гуйж залбирсан гэдэл бурхан үгүй наад өргөс чинь чамд хэрэгтэй сайн зүйл юм аа. Ингээд Илч Паул би өөрийгөө хит дүвэлгөхөөс сэргийлж махбодод минь өргөс өгөгдөжээ. Би мөхсдлөөрөө сайрхнаа гэсэн. Тэмээ мөхсдөл хэцүү байдал дотор эзэнд найдснаар хүч чадлан хамттай байсан байна. Хэрвээ тийм биш байсан бол бардан болчихгүй. Бурхны хүч чадалтай өгвөл олдно. Салаад явна. Бид нар Илч Паултай адилхан болохгүй ч гэлээ. Бид нар ч бас тийм ээ заримдаа үгүрүүлдэг, бас баяжуулдаг, дордуулдаг, бас дээрдүүлдэг. Тэгж айлтсан байгаа. Илч Паул би үлсэж үзсэн, элбэг хангалуун байж үзсэн. За Филиппой 3-4 харъя. За Филиппой 4 байна. 4-р бүлгийн 12-р ишлэлийг харцгаая. Филиппой 4-ийн 12 13 дахь ишлэгийг хамт уншъя. Би таржигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч нөхцөл байдалд сатгалан болон өлсгөлэн байж, элбэг байх, дутагдахын аль альны нууцад би суралцсан. Намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна.
За Ромын хошооронд хоригдож байхдаа Филиппой чуулган руу явуулсан үг тийм ээ. 11-р ишлэлээр харах юм бол би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун байж сурсан юм аа. Ямар ч үлсэглэн тэр дотор байж байгаа нь би өөртөө сэтгэл хангалуун байж сурсан гэсэн байна. Би тарчихсан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Тарчихсан байх үедээ тийм ээ. Нүцгэн байж, даарж, хөрж, идэж ууж чадахгүй явж байх үедээ. Коринт 2-р Коринт 11 дээр Паул шиг тэгэж аимшигтай амьдэрсэн хүн өөр хаа байна? Нүцгэн байсан, үлсэж байсан, цангаж байсан, даарж, хөрж байсан байна. За би нэг удаа Хятадд очоод сайн мэдээ тараасан. Тэр нэг буудал байсан ямар буудал байсан санахгүй байна. За манай ах нар бол тийш очиж үзэж байгаагүй байгаа юм. Тэгээ би ингээ орсон чинь тэр бүр ингээд мөөгөн цөрчихсөн бүр ингээд унтахын аргагүй. Үнэхээр амар. Тэгтээ гараад явахын аргагүй тэгээ шүнжэнгөө унтаж чадаагүй. Гараад явахын ч аргагүй байсан. За тэгээд маргааш нь бол буудлаа сольсон л доо. Гэтэ яг тэр өдөр бол унтаж чадаагүй. Тэгээд би Илч Паул ийм бодолд ч одоо хонж үзээгүй шүү дээ. Илч Паулын тухай бас бодол төрж байна лээ. Паул ямар ч нөхцөл байдалд цатгалан болон өсөглөн байх, элбэг байх дутагдахын аль алины нууцд би суралцсан. Элбэг хангалуун ямар үе байсан бол? Иерусалим чуулган тэмээ гангачиг болоод Иерусалим чуулган туслахын тулд эргэн тойрных нь олон газар нутгуудаас харь үндэсний чуулгануудаас за хандив цуглуулад тэгээд Иерусалим руу ингээд дамжуулах болсон байна. За тэр хандивын мөнгийг өгөөд явж байгаа. Үлссэн болов? Тэмээ өөртөө хэрэгтэй үедээ хэрэгэлсэн байж таарна. Бас дээрээс нь цуг явж байгаа хүмүүс ч байгаа. За гэтэл цатгалан болон өлсөглөн байхын аль алины нууцд би суралцсан. Тийм ээ. Нууцд нь суралцсан байна. Юу ч байхгүй байх үедээ эзнэр сэтгэл хангалуун байж, элбэг хангалуун байх үедээ үүнийгээ эзнийхээ төлөө хэрэглэж. Энэ бол нууц юм аа, тийм ээ. Аль алины нууцад би суралцсан. Тэгээд намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна. Ямар ч тохиолдолд эзэн даатгсан тэр ажлыг сайнаар гүйцэлдүүлэх боломжтой юм аа гэсэн үг. Колосой 3-ыг түр харцгаая. За Филиппогийн яг дараа Колосой 3-ын Колосой 3-ын 17 хамт уншия. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийх тун. Үг ба үйлсээрээ юу ч хийсэн эзэн Есүсийн нэрээр хийх тун. Эзэн Есүсийн нэрээр гэж хэлсэн байна. Түүний төлөө гэсэн. За мөн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж. Ямар ч нөхцөл байдалд бай. Бурхан эзний нэрээр хүчрхэгжим бурхан аавдад талархал өргөө. Ямар ч амьдралын нөхцөл байдалд бай бурхан талархна гэдэг нь хэрэгтэй зүйл. За бас Колосой 4-ийн 2-ыг бас харъя. Түр харцгаая. 4-ийн 2. 2-ыг хамт уншия. Өөрсдийгөө залбиралд зориул, үүндээ талархалтайгаар сэргийг байгтун. Өөрсдийгөө залбиралд зориул, үүндээ талархалтайгаар сэргийг бай. Бид нар Бурхны нэгүслийг аваад Бурханд одоо үйлчилж байгаа. Энэ сэтгэл маань юу вэ? Байнга л Бурханд талархаж байгаа шүү дээ. Жахан амар тайван байх үедээ талархаж, ямар нэгэн зовлон бэрхшээл, хавчлага байхдаа, баян байхдаа, ядуу байхдаа. Энэ бол эзэнд үйлчилж байгаа хүний сэтгэл юм. За тиймээс
өөрсдийгөө залбирал зориул үүндээ талархалтайгаар сэргэг байгтун. Талархах сэтгэл энэ бол Бурхны өмнө сэргэг байгаа байдлыг хэлж байна. Бурхны өмнө шүү. Ром 8:28 дээр харах юм бол Бурхны хайрыг Бурхныг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилтгаа. Бурхныг хайрладаг хүмүүс. Тийм хүмүүст бүх юм хамтдаа ажилдаг. Бүх юм. Гэж байгаа нь амар тайванч бай, эсвэл зовлонтойч бай, баян элбэг хангалуунч бай, ядууч бай. Сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг. За би бас нэг хэлэх зүйл бас байгаа. За эхлээд Йосефийн тухай сайн мэдэн тийм ээ. Йосеф 12 ах дүүнэр дундаас 11 дэх хүүн байсан. Яков Йосефийг хамгийн их хайрласан. Байнга нийл ягаан өнгийн хувцас өмсгөж, хажуудаа суулгаж. Гэтэл Йосеф бас их сайн зүүдэлдэг тийм. Нэг удаа зүүдлээд. За гэр бүлийнхэн сууж байсан. За яг хоол идэж явах үедээ Йосеф би өчигдөр орой нэг зүүдлээ. Миний боосон сүрэл байсан. Өөр 11 сүрэл байсан. Тэгсэн миний сүрлийг тойроод мөргсөө. Тийм ээ. 11 сүрлэг чинь ганцхан дүүн биш. Тэгээд 10 ах нь байна штэ тийм ээ. Эцэг нэгтэй ах нар нь байна. Гэтэл тэгвэл чи одоо бидний дарга болно гэдэг байгаа юм уу? Зүгээр зүүдэлсэн л гэж яах чинь. Тэгсэн тийм ээ. Аав нь хэрвээ байгаагүй бол бараг л алуулах байсан баг. Тэгээ аав нь хажууд нь байгаа учраас тийм ээ. Тэгсэн дараа нь дахиад зүүдлээд би бас өчигдөр зүүдлээ. Нар сар тэгээд 12 одод байна. Тэгсэн миний од байсан. За тэгээд 11 од. Нар ба сар миний одны өмнө мөргсөө. Тэгэхээр нар ба сар гэдэг чинь аав нь нар, ээж нь сар тийм ээ. Тэгэхээр аав ээж нь ч гэсэн чиний өмнө бас мөргөнө гэсэн үг үү? Ямар сонин зүүдэлдэг юм бэ? Тэгсэн ах нар энийг одоо алцгаая. Энэ одоо өөрийгөө хаан болно гэж байгаа юм бах та. Бүр үзэн ядаад алчхмаар байдаг гэтэл ааваасаа болоо чадахгүй байгаа юм. За тэгсэн нэг өдөр ах нар нь хонио бэлчээрлүүлэх гээд явсан. Хонь юм уу үхрээ ингээ бэлчээрлүүлье гэх юм бол бэлчээрээ хайсаар байгаа их хол явдаг. За тэгээд ах нар лугаа тийм ээ Йосеф хайгаад явсан байгаа. Аав нь тушаадаг тийм биз дээ. За тэгсэн ах нар нь холоос ирж байгааг нь хараад Йосеф ингээд өөрсөд рүү нэрж явсан. Нөгөө зүүдлэгч ирж явнаа. Хэдүүлээ яах вэ? Ах нар нэгсэн байна. Энэ та үцгийг хүсэхгүй байна. Энийг алцгаая гэсэн. За тэгээд хүлээж байгаад хараад байсан чинь дүүн үхэр боллоо. Тэгээд том ах нь тийм ээ аавынх нь хамгийн хайртай хүүн өгчих юм бол одоо юу болох вэ? Тийм учраас өөрийнхөө дүүг амьд үлдээхэд бол хэдүүлээ алалгүйгээр энд нүх байна тийм ээ. Өмнө нь худаг байсан энэ нүх ус нь хатчихсан байна. Ийшээ хийчихээ. Бид нөө өөрсдийнхөө гарыг цуснд будаад яах вэ? Энэ нүх рүү шидээд хайчихъя. Тэгэх юм бол тэгэл үхэн үсттэй. Тэгсэн тгий болж байна гэх тэгээ шидсэн байна. Йосеф гэл уйланга аха намайг авраач. Нөгөө зүүдлээд байсан чинь яасан? Гэтэл тэмээ унчихсан, тэрнгөр явж байсан жингийн цуваа өнгөрж явсан. Тэгсэн Юда тийм ээ 4 дахь ах нь 4 дахь хүн Юда юм зарах их дуртай байсан юм шиг байна. Тэгээд ах нартай хэлсэн. За дүү маань юм чинь алж яах юм бэ? Зарчихъя тийм ээ. Харахыг ч хүсэхгүй байна. Тэгвэл нэг хүмүүс мөнгө болгочихъя. Мөнгө ч гэсэн олж авъя. Тэгээд энэ
үзхийг хүсэхгүй байгаа дүүгээ ч гэсэн зараад явуулчих яа. Тэгвэл гоё үстэй эн чин дээр үстэй. За ингээ Йосефийг нэгнээс нь гаргаж ирээ. Тэр жингийн цуваг дуудсан байна. Хүмүүсээ тийм ээ энэ нэг сайхан залуу байгаа. Энийг аваад яваач. Уг нь бол 30-аар зарах гэсэн яах вэ? Сайн яриад 20-оор зарьяа гэл. Тийм ээ 20 мөнгө шиг гэл авдаг. Есүсийг 30 мөнгөөр зардаг тийм ээ. Яг үндэ нэг энгийн нэг боолын мөнгө бол 30 мөнгөн зоос байдаг байна. За тэгээд ингээд хараад байсан гайгүй залуу байна. За тэгээд нөгөөдгий чинь 20 мөнгөн 20 шекелээр зараад явсан. Йосеф уйлан гал явсан бах тийм үү? Йосеф за гаднах байдлыг харсан. Үнэхээр одоо Библиэл дээр сайтай их ухаантай харагдсан учраас Потифар гэдэг нэг Египтийн фараоны одоо түшмэл тэр хүний герт нь даамал болсон байна. Герт байгаа бүх зүйлийг нь хариуцдаг даамал. Тэр ажлаа сайн хийж байсан баг. Гэтэл Потифарын эхнэр нь Йосефийг хараад байнга л гээд харагдаад тийм ээ ингээл одоо нүд ирмэд л. Нэг өдөр хинч байгаагүй тэгсэн Йосефийг ингээл барьж аваал тийм ээ. Тэгсэн Йосеф өөрийнхөө гадуур хувцсыг тэнд нь тайлж хайчгаа зугатаад яваад гэсэн. Тэгсэн оройн нь нөхөр нь ирэх үед энэ Йосеф намайг одоо хүчнэх гэж завдлаа. Тэгээ би чанга хашгирсан чинь хувцас тайлаа зугатаад явчихлаа гэл. Энийг одоо аал. Гэтэл Потифар бол Йосеф бол тэгэх хүн биш дээ. Одоо яах вэ? Гэтэл нотлохоо байхгүй шүү дээ. За тийм учраас хааны тийм ээ одоо зарцнаар гим нүгэл хийвэл хоригддаг шорон байсан. Тэр шоронд хорьсон баг. За тэгсэн тэнд ч бас бурхан нэг үйлслээ өгөөд тэр хаанд гимт хэрэг хийсэн хүмүүсийн шоригддаг хааны шорон байсан баг. За тэгсэн тэр шорон чигсийг чухал үүрэг албыг хашсан. Сонирхолтой байна уу? Тийм ээ хаанд талах барьж өргөдөг тэр талхчин. За усан үзмийн дас өргөдөг сүнч. Тийм ээ Йосеф тэр шоронд багтаажсан тэр хүмүүс бас үйлчлэх ёстой. Тэгээд нэг өдөр зүү зүүдэлдэг тэр хүмүүс. Нөгөө дарс барьдаг сүнч тийм ээ өчигдөр орой би нэг зүү зүүдлээ. Миний толгой дээр 3 усан үзмийн мөчөр байлаа. Тэрнээс би аавж шахаад тэгээд түүнээс тосч аван хаанд барьж байна гэж би зүүдлээ. Наа зүүд чинь тийм ээ бурхан тайлж өгсөө. 3 өдрийн дараа та суллагдаад яг урдынхаа адил хааны гарт дарс барих болно. Их сайхан зүйлсэн байна. Гэтэл нөгөө талхчин тийм ээ бас би ч гэсэн зүйлсэн. Миний толгойн дээр 3 талх байсан. Тэгсэн шууд хурж ирээд нөгөө талхыг мань тоншоод идчихлээ. Тэгсэн Йосеф наадах чинь тэр 3 талх гэдэг 3 өдөр юм. 3 өдрийн дараа та гараад баригдаа тэгээд дүүжлэгдэж өгөх юм байна. Тэгээд шувууд ирж таны махыг иднэ. За ингээд нөгөө сүнч 3 өдрийн дараа суллагдсан. Хуучин ажилдаа очисон. Харин талхчин бас гараад тэнд өгсөн байна. 3 өдрийн дараа бас. За хэсэг хугацааны дараа энэ удаа хаан зүүдэлдэг. Зүүдэлсэн чинь энгийн зүд байсангүй. Үнэхээр одоо тийм ээ одоо үр тариа 7 тэр үр тариа гарч ирээд үнэхээр одоо сайхан болчихсон байсан. Гэтэл нэг хатсан үр тариа гарч ирээд идчихдэг. За тэрийг зүүдлээ сэрсэн байна. Эргээд унтсан чинь 2 дахь зүүдэн зүүдлэгдсэн. Энэ удаа болохоор тарган сайхан 7 үхэр байсан баг.
Гэтэл жаахан байж идэл үнэхээр бүр туранхай муухай 7 үхэр гарч ирээд түүнийг идчихдэг. Тэгсэн мөртлөө муухай шигээрээ байсан. Энэ одоо ямар утгатай зүйл вэ гэдэг. Египтэд байдаг бүх одоо эрдэмтэн чадaltaй тэр зүү тайлдаг гэдэг хүмүүсийг дуудаад тайлдаг гэсэн хинч тайлж чаддаггүй. Тэгсэн нөгөө сүнч хаантан минь ээ. Би зүүд их сайн таалдаг нэг залуу тайлдаг залууг мэднэ. Шоронд байсан. Миний зүүдийг тэр тайлсан. Тэгээд тэр үед би суллагдсан нөгөө хүн 3 өдрийн дараа үхсэн. Тийм үү. Тийм зүү тайлдаг залуу байвал аваад ир. За ингээ Йосеф хааны өмнө зогссон баг. За чи зүүд их сайн тайлдаг гэвүү. Гэсэн би биш ээ. Харин бурхан үүнийг тайлж өгдөгөө. Та хэлээрэй гэсэн. За ингээ Йосеф бүх зүүдийг нь тайлж өгсөн тийм ээ. За энэ сайхан элбэг тэр тариа тэр тарган үхэр гэдэг нь 7 үхэр гэдэг нь 7 жилийн элбэг хангалуун жил байна. Аврах зарим байна. 2 удаа ингэж зүүдлэгцэн гэдэг нь бурхан үүнийг тогтоосон учраас зайлшгүй үнийг үлднэ гэсэн утгатай юм аа. За бас их муухай хатсан тэр үр тариа болон тэр туранхай үхэр барьж идсэн мөртлөө туранхай муухай чигээрээ байсан гэдэг чинь 7 жилийн элбэг жилийн дараа 7 жилийн ган гачиг болно. Тэр үед үнэхээр хэцүү байх болно. Бурхан үүнийг танд харуулжээ. Тийм үү. Тэгвэл одоо яах ёстой вэ? Тэгвэл элбэг жилүүдэд хаантан та нэг хүнийг гаргаж ирээд бүх улсаа удирдуулад за тэгээд бүх ургацаа сайн хурааж аваад хэрэгцээнийх нь хэрээр өөрсдөд нь өгөөд харин үлдснийг нь тийм ээ том агуулга савуудад хураагаад за тэгээд энийг 7 жилийн гангачгийн үеэр хувааж өгөх юм бол өсөж өхөлгүйгээр 9 мэндийн гангачгийг туулнаа. Тийм байна. Бурхны сүнстэй энэ мэд хүн бидэнд өөр олдох уу? Энэ ажлыг чи хийх хэрэгтэй. Гэвь Йосефийг одоо Египтийн сайд болгодог тийм ээ. За ингээд элбэг жилийн турш байж байгаа дараа гангачгийн үед ард түмнүүдийг аварсан өөрийн гэр бүлийг нэгжигсэн тэр гангачгаас 9 мэнд гаргадаг тэр үйл явдал байгаа. За миний хэлэх гээд байгаа юм бол Йосеф тэр ах нартаа заригдахдаа ямар их уйлсан болоо. Потифарын гэрт очиод хичээнгүйлэн ажилласан. Гэтэл тэр эмэгтэй уруу татлагаас нь зүгтсэн. Гэтэл шоронд орчихж байгаа юм. Шоронд орсон ч гэсэн хүнд үйлчлэх ёстой. За үүний дараа бурхан хаан тэр Йосефийг гаргаж ирээд өөрийнхөө зүүдийг тайлуулад тэгээд Египтийн сайд болгодог тийм ээ. Египтийн захирагч болсон л гэсэн үг. Бурхан Йосефийг бүрэн дасгалжуулсныхаа дараа өргөмжилсөн байна. Тэр үрдэл Йосеф ийм зүйл болно гэж мэдээгүй шүү дээ. За дахиад Библиэс нэг харцгаая. Дуулал 105. Дуулал 105 байна. Дуулал 105-ын 17. 17-оос 19 хүртэл за хамт уншъя. Үүнээс өмнө тэрээр нэг хүнийг буюу боол болон худалдагдсан Йосефийг илгээсэн. Хөлийг нь тэд дөнгөнд оруулж өөрийг нь төмрөөр гинжэлсэн. Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. Эзний үг түүнийг шалгасан. Нэг хүнийг Йосефийг үүнээс өмнө илгээсэн. Египтэд зарагдсан тэрийг бурхан илгээсэн гэж хэлж байгааз. Энийг хэн мэдсэн байх вэ? Йосеф боолоор зарагдсан хөлийг нь дөнгөнд оруулж өөрийг нь төмрөөр гинжилсэн. Бүр шоронд хүртэл орсон. Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. Эзний үг түүнийг шалгасан. Бурхан заримдаа
Үнэхээр ойлгохын аргагүй зовлон бэрхшээлийг өгөх үе байна. Бурхны төлөвлөгөө байна. Тэнийг мэдэхгүй байх юм бол Бурхан яагаад ийм зовлон надад өгсөн болоо? Тийм ээ? Бурханд гомдлох боломжтой юм аа. Гэхдээ Бурхан тэр зовлон даван гарсныхан дараа Йосефийг тэндээс гаргаж ирээд Египтийн захирагч болгож өгсөн баг. Бурхан бидэнд ч гэсэн ямар нэгэн сорилтыг, дасгалжуулалтыг өгнө. Зовлон ирэх үед яагаад надад ийм зовлон байгаа юм бол? Тэгэж боддог ч гэлээ. Тэр зовлон бүгдийн даван туусны дараа эргээд ойлгоно. Ийм учраас Бурхан ингэсэн юм байна шүү дээ. Бурханыг хайрладаг хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг. Энэ нүгийн дагуу Бурхан ариун хүслээ биелүүлэхийн тулд тэгж ажилдаг. Тиймээс ямар нэгэн зовлон бэрхшээл байх юм бол тэр үедээ тэр ажлыг хараад Бурхан яагаад надад ийм зовлон өгөөд намайг ийм юмар явуулаад байна гэж бодолгүйгээр тэр зовлон туусныхаа дараа Бурхан илүү агуу ёроолыг өгөхийн тулд, илүү мөнхийн алдрыг өгөхийн тулд тийм ээ, Йов зовлон илсэн ч гэсэн түүнийг буруу юм хийгээд сахилгажуулт байсан уу? Үгүй шүү дээ. Найзууд нь бол сахилгажуулт гэсэн, харин энэ сахилгажуулт байгаагүй. Илүү агуу ёроолыг өгөхийн тулд энэ зовлон бэрхшээлийг өгсөн байна. За тиймээс бүх зүйлд талархах гэдэг энэ үг маань бид нэр эзний дотор, үгэн дотор амьдрах үедээ ямар нэгэн зовлон бэрхшээл байх юм бол Бурхан биднийг захирч, Бурханы сайн хүслийн дагуу энэ биелэгдэнэ. Энд бид нэр талархах хэрэгтэй. Бүх зүйлд юу ч болсон бай талархаж чаддаг байх ёстой. Бурхан биднээр дамжуулан өөрийнхөө ариун хүслийг биелүүлэх хүсэж байна. Өнөөдрийн хүртэл орё. Залбирцгаая. Энэрэнгүй Бурхан аав минь, эзний үнэт цусаар биднийг аварч, биднийг дахин төрүүлэн өөрийнхөө хүүхэд болгож, мөнхийн алдарт Бурханы өвийг хүртэх болгосон талархаж байна. Бидний үлдсэн амьдралыг зөвхөн Бурханы хүслийн дагуу удирдан захирч, Бурханы хаанчлал ба суу алдрын төлөө амьдрахад эзэн та удирдах өгөөрэй. Бидэнд ирэх бүхий л сорилт ба зовлон дунд зөвхөн Бурханд найдан, Бурханд талархан, Бурханы тааламжид, Бурханы хүслийн дагуу үйлдэн амьдрахад удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.